Офшор бүсэд байрлуулсан данснууд илчлэгдэж нийгэм бүхэлдээ шууган талцаж хэрэлдээд 2-3 хонлоо. Олон нийтийн сүлжээг харж байхад зарим нэг ноото нөхдүүд нууц дансаа яаралтай хаалгахаар гадагшаа нисэж Мятын талбарын борлуулалт шунгаж байгаа юм байна. Ер нь одоо бол буян тухай дээр зогсож байхад офшортой нөхдүүдийг гадарчилж болохоор харагдаад байх шиг. Улсын мөнгийг өрн таран хийсэн эд сүн усан завшсан залгичныг нь олон улсын эрен сурвалжлах сэтгүүлчдийн баг гэж нь илчлээд нэрсийг нь зарлаад өгчлөө. Харин үүний дараа хууль хүчнийхэн авилгатай тэмцэх газрын ёстой багтаа нарахгүй бижигнэж өгмөр юм. Лавл 3 хоногтой энэ шууган бижигнж байл ёстой гяланч үгсэн юм шиг л намгүй. Япон улс жишээ нь 20 компани 200 иргэнэ офшор дансны эзлэгсэнтэй холбоотойгоор баримтлан учрыг тодруулах ажил эд оволцож байна. Хойд хөрш авилгатай тэмцэж эхэлснээр зарлаад төрийн албан хаагчдыг гадаадын банк данстай хоригдчихлоо. Урд хөрш маань авилга авсан хэрэгээр мянгаар нь цаазын яланоож авилгачдын толгойг нь яриалаа. Одоо тэгээд юу ч гэмээр юм дээ. Монголд маань нам хүм. Энэ бүхнээс харуул манай Монгол улс нь авилгатай тэмцгээс татгалзаж буй орон мэтээр харагдаж байна. Харагдах ч юу вэ? Татгалзаж байгаа нь илт мэдрэгдээд байна. Өнөөх шудраг бусын хонгорч нь жинхнээсээ шудраг бусын явдал дээр харинцлыг хаалгаа хагаад чихээ бөглөөд хөвчдөг болтой юм. Дээд хүн хүсэхгүй байхад доод албатууд нь ялтаж хэлээ. Товчхон хэлэхэд Монгол улсын төр засаг авилгатай тэмцэхийг хүсэхгүй байна. Тийм учраас Монгол улс нь авилгыг бүлээн зөвшөөрсөн цорын ганц улс болж харагдаад байна.